Одоо дэлгэцэн 7 төрлийн зураг харуулнаа. Түүнийг хараад хамгийн түрүүнд нүдэнд туссан зургийг сонгоно уу? Зураг бүр оноотой бөгөөд онооны эцсийн нийлбэрээр таны зан чанарыг шинжиж үзье. Анхааруулах зүйл бол удаан хараад бодож байгаа сонголт хийх бус яг анх нүдэнд туссан зургийг сонгоно. За ингээд эхэлье. 1. Энэ зургийг харна уу? Хамгийн түрүүнд юу харагдсан бэ? Нүүр харагдсан бол 1 оноо, алим харагдсан бол 2 оноо, сууж байгаа хүн харагдсан бол 3 оноо. Оноогоо цээжлээд юм уу бичээд яваарай. 20 дугаар асуулт. Дараагийн зураг энэ байна. Хамгийн түрүүнд юу харагдсан бэ? Машин харагдсан бол 1 оноо, дурантай хүн харагдсан бол 2 оноо, альфа бетагийн A харагдсан бол 3 оноо. Өмнөх оноон дээрээ нэмээд яваарай. 3 дугаар асуулт. Хамгийн түрүүнд юу харагдсан бэ? Боулингийн шил харагдсан бол 1 оноо, хөлийн мөр бол 2 оноо, матрешка бол 3 оноо. За цааш явъя. 4 дугаар асуулт. Энэ зургийг харна уу? Хамгийн түрүүнд юу харагдсан бэ? Алим харагдсан бол 1 оноо, эрвээхэ харагдсан бол 2 оноо, хутаг харагдсан бол 3 оноо. Тавдугаар асуулт. Хамгийн түрүүнд юу харагдсан бэ? Нүүр харагдсан бол 1 оноо, нохой бол 2 оноо, хад харагдсан бол 3 оноо. Араас дээш оноотой болсон хүн байж магадгүй. 6 дугаар асуулт. Хамгийн түрүүнд юу харагдсан бэ? Матар харагдсан бол 1 оноо, уул ба нуур харагдсан бол 2 оноо, зав бол 3 оноо. За дараагийн хамгийн сүүлийн асуулт болно. 7 дугаар асуулт. Хамгийн түрүүнд юу харагдсан бэ? Халим харагдсан бол 1 оноо, сарны гэрэл харагдсан бол 2 оноо, усан дээр гулгаж буй хүн харагдсан бол 3 оноо. За ингээд дууслаа. Таны нийт оноо хэдэн оноо авсан бэ? Араас 13 оноотой бол төлөвлөгөөг чухалчилдаг шинжтэй. Ямар ч зүйлд аюулгүй тайван байдлыг эрхэмлэгч та
бүх зүйл төлөвлөгөө гаргаж түүний дагуу үйл явдал өрнөж байвал ямар ч гомдлгүй баяртай байдаг төрлийн хүн юм аа. Гэвч жаахан уян хатан чанар дутан бөгөөд твжиж бухимдах гэд байдаг талтай. Гинтийн өөрчлөлт гарахад ихээхэн стрессддэг. Дүгнэлтэд таны амьдралдаа хамгийн чухалчилдаг зүйл чинь аюулгүй тайван байдал ба төлөвлөгөөтэй байх явдал юм аа. 14-өөс 17 оноотой бол өөдрөг үзэлтэй. Шинэ орчин нөхцөл байдалд хурдан дасан зогцдог бөгөөд хэнтэйд сайхан харилцаатай байдаг тул бараг ганцаардлыг мэдэрнэ гэж байдаггүй. Тэрээр харийн илэрхийлэл сайтай, сайхан сэтгэлтэй, гэр бүл найз нөхдөдөө сайн анхаарал халамж тавьдаг. Түүнчлэн сэтгэлийн хаттай бөгөөд золгүй явдал тохиолдсон ч сэтгэлээр унах нь ховор байдаг. 7-оос 9 оноо ба 8-аас 21 оноотой бол бүтээлч шинж чанартай. Тэрээр зөн совин ба сүнслэг мэдрэмжийг чухалчилдаг бөгөөд сониуч зангаар дүүрэн байдаг. Олон зүйлийг сонирхдаг танд харж сонсож байгаа зүйлүүд нь сонирхлын тань объект болдог. Энэ гэрт ямар хүн амьдарч байгаа болоо? Энэ мөр юу бодож байгаа юм болоо гэх мэт хороо ертөнц таны хувьд яг л гой өнгөөр бутсан зураг мэт. Та үргэлж бүтээл сэтгэлгээр бүх зүйлийг харж байдаг. Энэ төрлийнхэн хурдан хурж болох хялбар замыг сонгодгүй. Эрт заяа сувгтай хамт байсан танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ыг дарж бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгээнэ үү? Баярлалаа.